За та бүхэнд аврагч эзэн Есүс Христийн нэрээр мэдчлээ. За тэг үгийнхаа төлөө эзнээс тусламж гуйж залбирая. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн цорын ганц эзэн минь энэ цагийн төлөө баярлалаа. Бүх зүйлст тань талархлаа илэрхийлье. Эзэн минь өнөөдрийн дамжуулах үгсээр зарцынхаа аманд үг өгдөхийн төлөө танаас гуйж байна. Ариун сүнс минь бүх зүйлсийг удирдаарай. Тэг хүн бүрийн зүрх сэтгэлд урд угтынхаас улам илүү эрх мэдэлтэйгээр хүч чадлаар орж ирээрэй. Тэг гайхамшигтай зүйлсийг бүтээх болтугай. Есүс Христийн нэрээр. Амен. За өнөөдөр би нэгдсэн Монгол шуулганд Барнаб үйлчлэлийн хүчин зүйлс гэсэн сэдвийн доор бүх хуваалцахаар бэлтлээ. За тэгээд шууд компьютер дээрээс бас шууд хуваалцах. За тэгэхээр энэ Барнаб үйлчлэлийн хүчин зүйлс гэдэг зүйл маань за хүмүүс сайн мэдээг одоо хуваалцахад, сайн мэдээ тараахад илүү хялбархан. Харин тэр чуулганд ирсэн хүмүүс маань хэрхэн чуулганд сууж өгөх вэ, үлдэх вэ гэдэг маань нэлээд чухал байна. За тэгэхээр бид сайн мэдээний маш олон хөтөлбөрийг явуулдаг. Гэтэл өнөөдрийн та бүхэнд хуваалцах байгаа Барнаб үйлчлэлийн хүчин зүйлс гэдэг маань тухайн хүнийг хэрхэн дагалдуулах уу, эзэн дотор хүчтэй болгох уу гэдэг энэ өнцгөөс Барнабын амьдралаас одоо үг хуваалцахаар ингэ бэлтлээ. За тэгэхээр хамгийн гол зүйл нь бид Есүсээр дүүрэн байх ёстой. За эзний үгээр бас дүүрэн байх ёстой. Ариун сүнсээр дүүрэн байх ёстой. Итгэлээр дүүрэн байх ёстой. За тэгвэл энэ дүүрэн байдал дотор аяндаа өдрөөс өдөрт хүмүүс нэмэгдэж эзний хаанчлал дотор босч ирэх болно. За тэгвэл би Барнаб амьдралын хэсгээс Үлс номын бүгдээрээ 4:36. За Үлс номын 4. Түрийн тавьж очлоо. За манайхан Үлс ном руу очие. За гайхалтай нэгэн эзний зарцын тухай би өнөөдөр хуваалцах болж байгаад баяртай байна. За энэ өнөөдрийн энэ Барнаб үйлчлэлийн хүчин зүйлс гэдэг зүйл маань миний амьдралд бас нэлээд их үр нөлөө үзүүлсэн зүйл байгаа. За бүгдээрээ гаргасан 36-аг. За элч нарт Барнаб орчууд бол тайвширлын хүүх хэмээн нэрлэгддэг. Кипр төрсөн Лев овгийн Йосип нь өмчилж байсан талбайгаа зараад мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ. За энэ техникийн зэмастай нөө. За тэгэхээр Барнабын жинхэнэ нэр нь болохоор Йосип гэж нэртэй байсан. Йосип. За тухайн үед нөгөө Йосип гэдэг нэртэй хүмүүс маш олон байсан. За өнөөдөр жишээ нь манай чуулганд уянга гэдэг эмэгтэй хүмүүс маш олон байсан болохоор бид нэр өндөр уянга, пиано уянга ингээ нөгөө ялахын тулд тэгээд эсвэл одоо аавынх нь одоо эхний үсгээр те гэл одоо яг тэрнтэй адилхан элч нарын дунд ингээд Йосип гэдэг нэртэй хүмүүс маш олон байсан. За тэгэхээр манай Йосипийг бас нэг ялгах шаардлагатай нэр нь Барнаб гэдэг нэр өгсөн. За тэгэхээр энэ Барнаб гэдэг нэр маань бол тайвширлын хүүх сутгатай. За тэгэхээр тухайн үед нөгөө Йосип маань ялангуяа шинээр ирсэн хүмүүсийг илүү авч халамжлах, тэднийг зоригжуулах, босгон байгуулах энэ үйлчлэлээр илүү сайн байсан. За тэгээд элчнэр манай Йосип гэж залууг харж байгаа. За түүнд гоё Барнаб гэдэг нэр өгье гэдэг. За тэгэхээр Барнаб гэдэг маань бол тайвширлын хүү гэсэн. Тэ?
За гэтэл энэ нэр маань болохоор Барнабас гэдэг одоо Библиэд үг байгаа. Тэгэх юм бол энэ нь бол Набасын хүүгс утгатай. За Бар гэдэг маань бол үндсэндээ хүүгс утгатай байна шүү дээ. Бартулмэ гэдэг юм бол түмэн хүүгс утгатай. За Бар Есүс гэдэг юм бол Есүсийн хүүгс. За Барабас гэдэг одоо Есүсийг одоо цовдлогдоход Барбасыг чөлөөлөөд Есүсийг. За энэ болохоор одоо эцгүүдийн хүүгс утгатай байна. Аббас те Бар Аббас гэдэг эцгүүдийн аавын одоо хүүгс утгатай одоо нэг нэрээр одоо Есүсийг одоо золиос. Тэр нь болохоор нөгөө бэлгэдлийн чанартай эцгүүдийн хүүхдүүдийн өмнөөс Есүс цовдлогцсон цутгийг илэрхийлж байна. За тэгвэл Барнаб гэдэг маань одоо тайвширлын хүүгс нэрийг одоо элчнэр энэ Йосеф гэж залууд өгчээ. Энэ нь нөгөө талаараа ариун сүнсний хүүгс утгатай. За тэгэхээр монголоор яг бар гэдэг яч те. За тэгэхээр энэ барын туслахаатай нэгэн ямар хүмүүс байх вэ гэвэл те. Одоо амьдралын цагаа өгдөг, мөнгөө өгдөг, хайраа өгдөг, одоо бүхнээ өгдөг ийм хүмүүсээ гэсэн үг. Ийм хүмүүсийн тусламжтайгаар эзний мянган агуу хүмүүс босч ирд юм аа. За тэгэхээр энэ Кипр аралт одоо төрсөн одоо Лев овгийн гаралтай энэ Йосеф маань одоо маш үнэтэй газараа. За одоо өнөөдөр чинь хамгийн үнэтэй газар Солонгост чи ямар газар вэ? Тухайн үед болохоор энэ араб үг байгаа копр гэж зэсгсэн одоо байгалийн тэр газар доорс маш их зэс гардаг. За тий арал байгаа Кипр аралт. Тэр нь үнэлэх юм тухайн цаг үед бол нэлээд өндөр үнэтэй. Тэр газрыг манай Йосеф маань шууд зарсан байна. За тэгээд элч нарын хүлд. За үнэхээр гайхалтай. За тэгвэл энэ Йосеф маань хүн юу тарина түүнийг хурааж авдаг гэсэн. За тарьсан зүйл бас хурдан ургадаг гэж. За тэгвэл Барнаб хүмүүс маань энэ бүх зүйлээ одоо зориулснаар эзний хаанчлалд дэлдэг байх нэ. За тэгэхээр энэ цагт би бас та бүхнийг одоо зоригжуулж ятгаж байна. Та өөрийнхөө хайраа, амьдралаа, мөнгөө, цагаа үнэхээр энэ үйлчлэлийн төлөө зориулаарай. Эзэн та бүгдээр дамжуулан алдарших болно. Хүн юу тарина түүнийг хурааж авнаа. За тэгээ бүгдээрээ Үлс номын 9-р бүлэг. За энэ дээр болохоор одоо Саул гэж залуу байгаа. За Саул гэдэг залууг Барнаб биеийн тусламжтайгаар босч ирсэн энэ нэг залуу байна. За тэгэхээр Саул маань Есүст итгээд ялангуяа эргэн тойрон байгаа хүмүүс ерөөсөд Саулд итгэж өгөхгүй шижиглээд ирсэн. За энэ худлаа Есүст итгэсэн баг. За тэгэхээр ялангуяа бас одоо Есүст итгэдэг хүмүүс бидэнд бас нэг тийм сул тал байдаг. Ямар сул тал гэхээр ер нь ингээд чуулган ирж байгаа хүмүүсийг ингээд жоон юм шижиглэх маягтай. Энэ үнэхээр Есүст итгэсэн үү гэж юм хардах гад байдаг. За миний нэг мэдж байгаа нэг залуу Есүст итгээд за тэр тухайн үед ерөөсө тамхинаас гарахгүй байсан. Ингээл за сайн байна уу гээл мэдлэхээр биенээс нь тамхи хүмэрцдэг. За гэтэл яг уу чуулганы зарим хүмүүс маань за энэ үнэхээр Есүст итгэсэн юм уу? Энэ ер нь амьдрал нь өөрчлөгдөхгүй байгаа юм биш үү гэсэн ийм байдлаар хандж ирсэн. За гэтэл тэр тамхинаас гарахын тулд 4 жил зарцуулагдсан. Тэгээд манай залуу маань дараа нь үнэхээр агуу эзний хаанчлалд өөрийнхөө амьдралыг зориулсан юм аа. За тэгвэл яг үүнтэй адилхан яг тухайн үед нөгөө Саул гэж залуу
Есүст итгээд ингээд чуулганы бие дотор орж ирэх гэсэн чинь хүмүүс ерөөсөө оруулахгүйсэн. Шижилээд за наад чинь Есүст итгэдэг хүмүүсийг хавчиж ийсэн, шоронд хийж ийсэн. Гэтэл наад чи өшөө бүр биднийг түүх гээд байгаа юм биш үү гэдэг байдлаар хардж ийсэн. За гэтэл энэ зүйл дотор манай Барнаб маань Саулыг дагуулад хамт хоолнд ороод ярилцаад, урамшуулад, зоригжуулаад тэгээ бүр элч нарт очиж бүр юу болсон? Батлан даалт хийж өгсөн. За элч нараа энэ Саул гэж залуу бол үнэхээр Есүст итгэсэн байна. Тэгээ үүнд итгэж болноо. За тэгээ бүгдээрээ тэр хэсгийг харъя. За Үлс номын 9-ийн 27-г харъя. 27. За би бүр 26-тай уншаадах тий. Саул Иерусалимд ирж дагалдагчтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс имэж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байваа. Харин Барнаб түүнийг элч нар руу дагуулan ирж түүний замдаа эзнийг хэрхэн харсан, эзний түүнд айлтсан болон Дамаскад Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсан дүслэн өгүүлжээ. За үнэхээр энэ Үлс номын хамгийн оргил гэсэн үг. Маш чухал хэсэг энэ. 27 дээр ерөөсө 2 үг гэдэг. 2 үг. Сонирхолтой. За тэгэхээр тухайн үед Саулыг ерөөсөө шижиглээд тийм ээ энэ итгэхгүй маш хэцүү байсан. Яг чуулганы амьдрал дотор орж өгч чадахгүй. За гэтэл энэ дээр 27 дээр харин Барнаб гэсэн ба. За тэгэхээр өөрийнхөө та баруун гар талд зүүн гар талд байгаа хүмүүст хэлээ те. Харин Барнаб. Харин Барнаб. За тэгвэл үнэхээр элч нарт танилцуулаад харин Барнаб үнэхээр гайхалтай. Тэгвэл би та бүгдийг үнэхээр яг энэ харин Барнаб гэдэг шиг таны нэр байгаасаа гэж хүсэж байна. Харин та. Тэгвэл өнөөдөр Солонгост, за Монголд, Америкт, Европт маш олон саулууд байгаа. За гэтэл таны тусламжтайгаар тэр нэгэн агуу түүхийг бүтээнэ. Та түүнийг тэврэн авч, хайрaan зориулж, мөнгөө зориулж, амьдралаа зориулснаар тэр эзэн дотор босгодох болно. За тэгээд цааш нь 29 дээр юу болсон байна? Дөнгөж Есүст итгээд удаагүй хүмүүс маань дандаа асуудал тарьдаг. За тэгвэл ялгаагүй Саул маань асуудал тарьсан. За энэ дээр хэлж байна. Тэр грек хэлтэй юудэчүүтэй ярилцаж маргалтахад тэд түүнийг алахыг завджээ. Ах トゥ нар үүнийг сонсоод түүнийг Кайсерт хүргэж Тарс руу явуулваа. За ер нь нэг нийтлэг зүйл байдаг. Тэрийг би бас маш олон чуулгануудад үйлчилж явах явцдаас харж байгаа. Тодорхой ингээд чуулган ингээд ер нь анхлан итгэсэн хүмүүс маань бас асуудал тарьдаг. За гэтэл тэр асуудлаас нь болоод ингээд нөгөө хүнийг ингээд юу яадаг. Ерөнхийдөө холдуулдаг. За тэгвэл Саул бас ийм асуудал үүсгэхэд нөгөө итгэлийн ах дүүс маань өөрөө уг нь Тарсад төрсөн баг ш. Төрсөн газар руу явуулчих. Бүр хол. Яг л энэ асуудал тариад байна. Өшөө хүндрэл үүсэх юм байна гэж. За тэгвэл гэтэл Тарсд бол ямар нэгэн чуулган Саулыг ингээд дагалдуулж босгох юу ч байхгүй байсан. Гэтэл нөгөө асуудлаас болоод Саулыг Тарс руу явуулсан ба. Тэгвэл өнөөдөр бид яг Барнабын тусламжтайгаар тэр
дөнгө шинээр ирсэн хүмүүсийг ингэж халамжилж дагалдуулснаар тэр маань эзэн дотор босгох болно. За дараа нь Паул маань үнэхээр гайхалтай илч болсныхон дараа тэр загтлууд дээр хэлсэн ба маргаан зөрчилдөөнд битгий ороорой гэдэг хэлсэн ба. Яг л өөрөө амьдралаараа тэр асуудалд орж исэн болохоор захиас бичиж байгаа. За тэгээ бүгдээрээ Үлс номын одоо гол юу руу очие 11-р бүлэг 19-өөс 24-ийг бүгдээрээ харах болно. За тэр үед хар үндэстэнд маш гайхалтай сэргэлтүүд ирж эхэлсэн. За Үлс номын 11-ийн 19-оос би уншийе. Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад Евдэчүүдээс өөр хүнд ч үгийг ярилгүйгээр Пони, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ. Харин тэдний зарим нь буюу Кипр болон Кюрений хүмүүс Антиохт ирээд грек хүмүүстэй ярьж эзэн Есүсийг тунхилж байв. Эзний мотор тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн олон хүмүүс эзэн лүү эргэж байлаа. Тэдний тухай мэдээ Иерусалим дахь чуулганы сонорт хүрч тэд Барнабыг Антиох руу явуулахаар илгээв. Тэр хурц ирээд Бурхны нэгүслийг үзэж баярлан шийдэмгий зүрх сэтгэлээр эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгачаа. Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба ариун сүнсээр дүүрэн нэгэн байваа. Ингээд олон хүн эзэнд нэмэгдэв. За чуулганд цөөн тооны Барнаб байхад л нөгөө бид нэг автомат юу гэдэг штэ унтраалах тий ойртгоо гэрэл асдаг штэ. За тэрэн шиг аянда хүмүүс нэмэгдэнэ. За энэ дээр хэлсэн байна. Ариун сүнс итгэлээр дүүрэн байлаа гэж тий. Тэгэхээр өдрөөс өдөрт хүмүүс нэмэгдэв. За тэгвэл Барнаб байгаа газар Есүс дээр хүмүүс нэмэгдэх болно. За тэгвэл гол шалтгаан нь итгэлээр, ариун сүнсээр, эзний үгээр дүүрэн байх явдал байна. За тэгвэл би энэ газарт үнэхээр маш олон Барнаб байгааг харж байна. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр та үнэхээр эзний үгээр дүүрэн, итгэлээр дүүрэн, ариун сүнсээр дүүрэн байхад одоо энэ өргөө багтнаа. Өшөө бүр том өрөөнд хэрэгтэй. Дээр нь улмаар өшөө энэ газарт олон чуулганууд бий болох болно. Яг энэ Барнаб үйлчлэлийг хүчин зүйлсээр дамжуулаад чуулганууд таригдах болно. За тэгвэл Иерусалимийн сүм Барнабыг юу яасан? Антиох руу одоо илгээсэн ба. За тэгвэл Барнаб үнэхээр очисон газар болгон чуулганд харигдчихийдэг. Үнэхээр хүмүүс босгогдож байдаг. Эзний хаанчлалт хийлж байдаг. Тэгвэл өнөөдөр бид эзний хаанчлалын төлөө дуудагдсан. Тэгээ та бүгдээр дамжуулан нэгдсэн Монгол чуулганаар дамжуулан эзний агуу тушаал биелэгдэх болно. За тэгвэл Барнаб маань Антиохт очиод за тэгэхэд юу хийсэн талаар цааш нарыг. За тэгээд тэд Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба ариун сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн эзэнд нэмэгдэвэ. Тэгээд тэд Саулыг олохоор Тарс руу явжээ. Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулan ирэв. Ийхүү бүтэн жилийн турш тэд чуулган цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаага Христийнхэн хэмээн нэрлэх болвоо. Вау, гайхалтай. За тэгэхээр Барнабын хамгийн гол хийж байгаа зүйл нь за миний хувьд бас би ийм бодолтой байсан. За ер нь удирдагч нарыг босгож ирнэ гэдэг нь би өөрөө ер нь үйлчлэл гэсэн эхний үед би дандаа ингэ үйлчлдэг байсан. За яг ингээд илүү даруй байдлаар Есүс адил ингээд хөлдөн суугаад ингээд үйлчлснээр маш олон удирдагч нар босч ирнэ гэж бодож байсан. За гэтэл удирдагчийг босгож ирэх хамгийн гол түлхүүр зүйл юу вэ гэвэл
тухайн хүнд өгөгдсөн ариун сүнсний бэлэг авьяасыг одоо иж бүрдэл гэсэн үг шүү дээ. Иж бүрдэл ариун сүнсний бэлэг авьяасыг нээн илрүүлээл түүнд эзэн чамайг энэ зүйлс дотор дуудсан байна гэдгийг босгоход л маш олон хүмүүс босч ирэх болно. За тэгэхээр одоо өнөөдөр миний үйлчлэлийн хувьд илүү маш энгийн болсон. Одоо энэ тэнд очихоор ингээд шууд эзнээс асуудаг. Эзэн минь та түүнд ямар дуудлага, ямар бэлэг авьяас өгсөн юм бэ? Та түүнийгээ харуулаач. За тэгэл тэн дотор нь яг тэр бэлэг авьяасхийн дагуу үйлчлэлд оролцуулдаг. За гэтэл Барнаб маань өөрөө тэр Антиохт очиод үйлчлэлээ хийж болох байсан. Гэтэл манай Барнаб бодсон. За надад өнөөдөр Саул хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. За тэгээд Тарс руу яваад нэлээд тэр чин худалдааны нэлээд том хот Роми тэр Саулыг хайсан. За гэтэл яг би зүгээр төсөөлж байгаа. Манай Саул маань ингээд гэртээ ингээд залбираа өгсөн. Эзэн минь ээ. Та намайг ингээд хайр үндэснүүдэд ингээд би чамайг илгээнэ гэсэн штэ. Та нэг хүчтэй гэрэл үзэгдээд би тантай ямар агуу учрлаа. Тэгээд би үнэхээр таны үйлчлэлийг хийхээр би ингээд намайг тосолсон. Тэгээд та хаана байна? Би одоо яах ёстой юм бэ гэдэг. Бараг ингээд нулимс туслуулаа ингээд ойрлж ирсэн баг. Эзэн минь ээ, би юу буруу хийсэн бэ? Тэгээ та намайг үнэхээр илгээж агуу зүйл хийнэ гэсэн шүү дээ. Би хизээ юм бэ гэх. За тэгсэн хаалгад уурсан ингээд тавтагшсан. Хинбэ гэсэн чинь. Барнаб байна гэсэн чинь. Тэгээ баг тэр дотор хаалга онгоолгоогүй багч бодчих. Нөгөө Паул маань хөөш би одоо зүүдлээд байна уу? Яг үнэн үү? За тэгээд манай нөхөр ингээд хаалга онгоолгосон чинь Барнаб. За би бараг зүгээр бодож байгаа. Яг тухайн үед манай Паул мөр гацсан багч бодож байгаа. Гинт ингээд мөн үү? За тэгээд бараг өөр ихгүй бараг Барнабыг ингээд тэрээ өөлсөн баг. Барнаба чи ямар өөдгөө мэ чи одоо ирээд тахтай би чамайг ямар их хүлээлээ одоо тэгснэ. Чи замаараа дайрч явмаа гэдэг. За би жилийн өмнө нөгөө Японы чуулганд очсон. Тэгсэн чуулганы гишүүд пастортай Америк явахдаа дайрч явна. Гүг би яг зорж ирсэн гэх. За тэгээд нөгөө Европт явуулсан чинь нөгөө Туркийн дээр би очих нэхгүй гэсэн чинь. За дамаараа дайрч явна гэх. Тэр шиг нөгөө Саул Барнабыг гочи замаараа дайрч явна гэж. Үгүй Саулаа би яг зорж ирлээ. Ойлоо дахиад чуулганы үйлчлэл хамтрах гэсэн чинь. Гүү би явахгүй. Яаж би Иерусалим явахгүй шүү. Тэр элчнэрийг ч одоо сонсмооргүй байна. Тэр хүмүүс намайг бүр алах гэж хэлсэн биз дээ. Тэгээ надад итгэхгүй байсан шүү дээ. Болио үгүй шүү. Хөөе гэсэн чинь. Үгүй Паула хоёул хайр үндэстэнд очно. Антиох. Би хончны нь болцсон байна. Би пастор нь болцсон байна. Хоёулаа хамт явнаа гэсэн чинь. Нэрээ юм уу? Яа, окей. Үнэхээр Барнаб Саулыг зоригжуул босгож тэр хоёр хамтдаа Антиохт үйлчилсэн. Гайхамшигтай. Тэгэд энд хэлсэн байна. Барнаб түүнийг дагуулan ирэв. Ийхүү бүтэн жилийн турш тэд чуулган цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаага Христийн хэмээн нэрлэх болов. Вау. Итгэлийн ах дүүсээ өнөөдөр би та бүдгийг Барнабын энэ туслахаар тусламаар байна. Өнөөдөр танаар дамжуулан өнөөдөр газар сайгүй Саулууд байгаа. Та тэдэн дээр очиж зоригжуул. Тэд тухайн үед бүхэл бүтэн Библийн энэ 13 номыг бичих тухайн цаг үеийн хүрдийг эргүүлэх тийм нэгэн гэдгийг хэн ч мэдээгүй. Тэгвэл өнөөдөр бүхэл бүтэн Монголын хувь заяаг эргүүлэх, бүхэл бүтэн үндэстнүүдийн хувь заяаг эргүүлэх Паулууд байгаа. Зөвхөн танаар дамжуулан та түүнд амьдралаа, цагаа,
мөнгөө, хайраа зориулахад тэд босч ирэх болно. Түүний тусламжтайгаар эзэн хаанчлах болно. Тэгвэл өнөөдөр би та бүгдийг Барнабын туслахаар тусламаар байна. Үнэхээр гайхамшигтай үндэстнүүдэд эзэн өөрийн хаанчлалыг хэлэх болно. Өнөөдөр эзэн таныг өөрийн үйлчлэлтэд дуудсан. Тэгвэл энд хүн бүхэнд эзэн ариун сүнсний иж хүрдлийг өгсөн байгаа. Тэгэхээр та эзэнд өгөгдсөн тэр дуудлага дотроо эзэнтэй хамт үлдэх. Тэгээд дуудлагын дотроо өгөгдсөн бэлгийнхээ дагуу эзэнд үйлчил. Миний хувьд дуудлагын дотроо итгэмжтэй байж үнэхээр эзний хаасыг чуулган тарилтыг өнөөдөр хийж байгаа. Яг хөө зарим хүмүүсийн хувьд бол хөөх энэ пастор ингээд аялаа л гэж байгаа. Гэтэл энэ дуудлагын дотроо эзэнтэй хамт алхаж байгаамаа. Энэ дотор маш амаргүй зүйлсүүд байгаа. Үнэхээр хамгийн гол нь эзэн үгээр дамжуулан өөрийн хаанчлалаа хэлнийг дэг мэдж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ Солонгост байгаа та Саулыг, Америкт байгаа Саулыг, Монголд байгаа Саулыг, Европт байгаа Саулыг эзэн нэрээр босгож ирээч Барнабудаа. Энэ мөчид өнөөдөр яг гэртээ яг тэр Тарс үнэхээр өөрөө залбираад үйжсэн, уйлжсэн тэр нэгнийг та босгож ирж чадах болно. Та энэ Барнаб үйлчлэлээр дамжуулан мянган Паулуудыг босгож ирж чадах болно. Тэгэд эзний хүч чадал тантай хамт байг. Хончин маань 99 хоны орхиод нэг хоны хаарас явдаг. Тэгвэл өнөөдөр маш олон хүмүүс Иесустээр ирдэг. Харин яг энэ Барнаб үйлчлэлийн хүчин зүйлс хэрэгтэй байна. Яг тэр хүмүүсийг чуулган дотроо үлдээд, өшөө эзэн дотор өсгөөд, хүчтэй болгоод, эзний хаанч дотор яруу алдрыг дуудуулах тийм агуу цаг ирж байна. Тэгвэл бид тэр хүмүүсийн араас явах ёстой. За тэгээ одоо энэ цагт бүгдээ хамт залбирая. Хайрт их эзэн Иесус минь ээ. Та эдгээр хүмүүст шинэ нэр өгөөч. Та Барнаб нэрийг өгөөч. Ариун сүнсний хүү, тайвширлын хүү байлгаж өгөөч. Үнэхээр хүсэж байна. Ариун сүнс минь та энэ Барнаб нэрийг хүн болгонд өгөөч. Би энэ агуу сэргэн мандалтыг бий болгох Паулыг босгож ирмээр байна. Ямар ч Саулыг орхихыг хүсэхгүй байна. Тэдний араас явахыг хүсэж байна. Тэр Саулыг олтлоо бид явах болно. Түүнд бид хайраа, амьдралаа зориулах болно. Та энэ дагалдуултаар дамжуулан мянган хүмүүсийг өөртөө аваач. Олон Саул нарыг босгож ирээч. Их эзэн минь ээ, бүх зүрхээрээ итгэж байна. Би үнэхээр Барнабтай адилхан тэр байр суурийг хүсэж байна. Тантай ойр байдаг, таныг хүндэлдэг, тэр застай адил байхыг хүсэж байна. Бусдад цагаа, мөнгөө, амьдралаа зориулдаг байх туслаач. Өөр хэн ч итгээгүй байхад бид итгэж түүн дээр очиход та туслаач. Өнөөдөр бид шинэ нэрээ хүлээж авч байна. Бид Есүсийн нэрээр Барнаб гэж тунхаглаж байна. Одоос үрд мөнхөд таны энэ тогтоосон цаг мөч хүртэл бид бүх зүрхээрээ Барнабын зүрхтэйгээр өөрсдийгөө зориулах болно. Есүсийн нэрээр. Амен. За бүгдээрээ чангаар хийсэн налгалж түгье. Халелуя. Халелуя. Халелуя.
За тэгээд та өөрийнхөө хойтолд, урталд, баруун гар талд, зүүн гар талд байгаа нэгэнд таавал Барнаб гэж хэлье. Таавал Барнаб.